Өдрийн мэнд хүргэе. Mining Pulse podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн эрзэлийн салбарын хамгийн том чуулгуулалт болох Уул уурхайн 7 хоногийн талаар болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн үйл ажиллагаа, бодлого, алсын араа болон өнөөдөр салбарт тулгамдж буй асуудлын талаар ярилцах болно. Урилга хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. Тэгээд эрзэлийн салбарын салбарынхан бөөндөө цугларддаг хамгийн том арга хэмжээ Уул уурхайн 7 хоног утгагүй болох гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд арга хэмжээг зохион байгуулагч Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс бас юуг онцолж байна? Ямар шинжлэх үйл явдлууд уг арга хэмжээгээр болох вэ? Тийм мэдээч Mongolian Mining Week буюу Монголын Уул уурхайн 7 хоног гэдэг платформыг үүсгэхэд ассоциац бол ажиллаж явж байгаа. Нэлээд олон жилийн өмнөөс ерөнхийдөө бас мэдээж салбарын олон хуралдаан зөвлөгөөнүүд бол болдог байсан. Тухайн үед бас ингээд компаниуд төлөөлөд миний хувьд бол оролцдог байсан. Тэгээд тухайн үед ч гэсэн бас саналуудаа анхнаасаа л хэлдэг байсан. Энэ бүх тусдаа салангад явж байгаа арга хэмжээнүүд нэгтгэхэд салбарын дууг хоолойг үнэхээр ингээд нэгдсэн журмаар тийм. За мэдээж төрийн төлөөлөл нь ингээд бодлогоо танилцуулаад, компаниуд нь төслөө танилцуулаад, тэгээд тухайн оролцогч талууд нь мэдээж иргэний нийгэм, орон нутаг, бол нөгөөдөө ханган нийлүүлэлтийн сүлжээнд ажиллаж байгаа гэрээт гүйцэтгэх ханган нийлүүлэгч компаниуд бүгдээрээ нэг дол ингээд хуралчуулаад салбарын асуудлуудыг бүх өнцгөөс нь ярьдаг юм платформ үүсгэх ёстой гэдэг үг нь саналуудаа бол тухайн үеийн ассоциацийн удирдлага тэр үед чинь би бас нүүрс ассоциацийн бас гишүүн бас удирдлагт нь явж ирсэн. Тэгэхээр энэ зөвлөлтүүдийг бол бас нэлээд олон жилийн өмнөөс бас бодож явдаг гэсэн салбарын хүний хувьд бол тэгээд сүүлийн хэдэн жилд бол энэ төсөөлөл маань бас ингээд биелэлээ болоод ингээд Монголын Уул уурхайн 7 хоног гэдэг ингээд нэгдсэн арга хэмжээ болоо. За энэ бол мэдээж үзэсгэлэн худалдаа. Энэ бол мэдээж бизнес эрхлэгчид энэ салбартайгаа уялдаж ажилладаг ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бас ингээд бие биентэйгээ танилцах, бизнесийн цар хүрээгээ тэлэх боломжуудаа нээх, шинэ боломжуудаа нээх, түншүүдээ олгохын боломжийг нээж чад бол баяртай байна. Цаашлаад бол бас манай салбар ялчгүй эдийн засгийн тулгуур багна. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн 30 гаруй үеийг бүрдүүлж байгаа гэж ярьдаг. Тэгэхдээ бусад салбар дагаал ус энэ Уул уурхайн салбараа иргэн тойрж байгаа. Экспортын 90 гаруй үеийг бүрдүүлж байгаа энэ салбар. Тэгэхээр банк санхүү, хөрөнгийн зах зээл, даатгал, тэгээ саяны ярьдаг нөгөө ханган нийлүүлэлтийн сүлжээ, сервис индастри гэдээ явж байна. Тэгээ мэдээж төр засгийн оролцогч талууд. Тэгэхээр энэ бүх оролцогч талуудыг ингэж харилцсан, уулзаж ярилцах ийм платформ болгож чадсан. Тэгээд энэ жил ч гэсэн энийг баттгаж илүү өргөжүүлж байгаа орон нутгийн болон иргэдийн нийгмийн иргэний нийгмийн оролцоог илүү хангах тал дээр бас илүү анхаарч ажиллаж байгаа. За нөгөө талаас олон улсын харилцааг бас тэлэх тал дээр тэгэхээр бол Канадын Уул уурхайн ассоциацийн төлөөлөл, тэгээ манай урд хөрш бүгд найрамд хятад улсын Уул уурхайн ассоциацийн төлөөлөл бас өндөр түвшинд ингэж оролцохоор болсонд бол баяртай байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн салбарын бүсийн болон дэлхийн худалдааны нөхцөл байдалд уялдуулаад бас энэ улс хоорондын бодлогын асуудлуудыг бас хилцээж явах юм боломж бүрдэнэ гэж харж байна. За мэдээж Уул уурхайн 7 хоногоор бас саяны таны хэлдгээр салбарынхаа хоорондоо уулзаж учирч мэдлэг мэдээлэл хуваалцахаас гадна мэдээж яг энэ салбар тулгамдж байгаа гол асуудлуудаа шийдвэр гаргах түвшний хонд бол хүрэх зорддог. Тэгэхээр яг энэ хүрээндээ ассоциацийн зүгээс гишүүн байгууллагуудын зүгээс яг ямар асуудлыг тодорхойлж танилцуулахаар ер нь төлөвлөж байна. Тийм бидний зүгээс бол мэдээж ассоциац бол Монголын Уул уурхайн үндэсний ассоциац бол ерөөсөө энэ салбарт ажиллаж байгаа болсон хүчин 90 гаруй үеиг татвар төлөлтөөр бараг 95% болсон баг. Тэгэхээр энийг бүрдүүлж байгаа аж ахуй нэгжүүдийг игнэнд нэгтгэсэн ийм яг үнэхээр салбараа төлөвлөж чадж байгаа ийм байгууллага. Тэгэхээр бол манай гишүүдийн санал бодлогын хүрээнд гаргах шийдвэрүүдийг бидний зүгээс бол мэдээж энэ зохицуулагч буюу төрийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтарч ажиллах шаардлагатай.
Тэгэхээр бол энэ салбарын тулгымцсан асуудал нь бол яг улс дүндээ бол Монгол улсын тулгымцсан асуудал болж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар үнэхээр одоо зөвхөн бизнесийн эрх ашиг гэхээс илүү бас Монгол улсын нийтлэг одоо ард иргэдийн маань бас одоо төсвийн нөхцөл байдал, экспортын нөхцөл байдал цаашдаа бол эдийн засгийн одоо энэ бааз суурь болж явж байгаа салбарын үед бол бас цаашлаад одоо оролцохгүй бараг асуудал байхгүй болчихно. Тэгэхээр бол энэ орон нутгийн түвшний хөгжил за тэгээ цаашлаад одоо энэ засгийн газрын түвшин ч гэсэн яриад байгаа бүсчилсэн хөгжилтэй гих мэдийн асуудал үндэд бүтцийн хөгжлүүд бол ерөнхийдөө дандаа уулуурхан салбартаа уйлдэж явж байгаа та бүхэн бүдэж байгаа зам тээвэр харгуу тий одоо төмөр замын төслүүд нь бол ялчгүй уулуурхан төслүүдтэй уйлдэж байгаа. За тэгээ цаашлаад явах юм бол олборлох салбарын бас нэг томоохон төслүүдийн нэг нь бол одоо газрын тосны одоо эрэл хайгуул байгаа. За газрын тосны олборлолт за тэгээд цаашлаад бол одоо энэ баригдаж байгаа энэ Монголын одоо төслөө одоо газрын тосны боловсруулах үйлдвэр энэ одоо дотоодын хэрэгцээг ядаж 50% нь өөрсдөө дотооддоо хангах бол энэ бол тэгээд цаашдаа бол манай улсын тусгаар тогтнолтой одоо энерги аюулгүй байдал. За тэгээ эрчим хүчний салбарын асуудал ялчгүй яг энэ улархан одоо төсөл хүнд үйлдвэрч одоо үйлдвэртэй одоо үнэхээр индустриализашн хийх юм бол бид нар эрчим хүч үнэхээр шаардлагатай. Тэгэхээр энэ асуудлууд бас хамт дэрэгдэж явдаг. Тэгэхээр бол бид нар бол зөвхөн салбарынхаа асуудлуудыг яриад байгаа биш болчихж байгаа. Бид нар энэ улсын цаашдын одоо хөгжлийн дунд болон урт хугацааны хөгжлийн асуудлуудыг ярьж байгаа. Тэр улсын маань одоо эдийн засгийн одоо суурь нь ялчгүй эрс баялагын салбар болцсон учраас энэ манай салбар хуралдаануудаар бол маш олон асуудлууд яригдж байна. Эдийн засгийн талаас хөгжлийн талаас гэхдээ нөгөө талаас нийгмийн хөгжлийн асуудлуудаас ороод ирж байгаа. Одоо орон нутгийн одоо хөгжил саяны хэлдэг тэр бүрчилсэн хөгжлийн асуудлууд за тэгээд боловсон хүчнтэй боловсон хүчнээ дагаад нь чинь боловсрал явна тий. Тэгэхээр энэ нийгмийн зөрчилсийг бий болгох нь бас манай салбарын бас нэг чухал асуудал болчиход байгаа учраас бол ерөөсөө манай улсын одоо ерөөсөө бүх одоо салбарт бидний одоо оролцоо байгаа учраас бид нар өөрсдөө урхачд хариуцлага ухамсарлж тий. Энэ бол одоо бидний л одоо хийж байгаа ажил учраас бол бид нар бүх одоо олон талтын харилцаанд орохоос өөр аргагүй. Тэгэхээр харахгүй одоо нөгөө сая та дурдсан экспортын 90% за төсвийн 30% гэж бүрдүүлэлт гээл тэ төсвийн 30% бүрдүүлэлтийнээс харахаар эхний одоо топ 5 компани л улсад одоо төлж байгаа татвар төлбөрөөр л одоо энэ төсвийн 30% бүрдүүлж идэг. Тэгэхээр 20% нь одоо бусад компаниуд гээд явдаг байна. Тэгэхээр одоо нөгөө нэг компани асуудал гэдэг чинь дотоодын бүтээгдэхүүнд оруулж байгаа хувь хэмжээ нь бол маш өндөр болчихсон. Тэгэхээр нэгийг нэг гэхгүйгээр бид нар сонсож иж яг өнөөдөр 100 хэдэн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудынхаа дуу хоолойг сонсож за нийт шаардлагатай шийдвэрүүдийг бас гаргахын цаг нь бас их ойрхон одоо шаардлагатай болцсон гэж бол илүү харагдаж байгаа. За ялангуяа мэдээж хөрөнгө оруулалт бол 70% гэж манай салбарт яригддаг те. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагч нарт бас эрсдэлтэй нөхцөл байдлууд ялангуяа одоо шин биш ороод ирсэн хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа хүртэл доктортой явах хүндрэлтэй байна гэдэг зүйлүүд бас үеийн одоо жилүүдэд маш их хэрчтэй яригдж байна. Бид нар яг засгийн газар одоо бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжин одоо нэмэлтээр оруулна гэж ярьж байгаа боловч үйл ажиллагаа хийж байгаа компаниудад бол баггүй хүндрэл бэрхшээлийг одоо ингээд туулаад явж байгаа. Тэгэхээр саяхан одоо бас өнгөрсөн 7 хоногт болсон засгийн газрын шийдвэрээр төрийн нурын ордыг засгийн стратеги ордод авлаа гэдэг энэ лицензийн цэцэлж байгаа асуудлыг ярьсан. Энэ дээр бас ассоциацийн байр суурь нь ямар байгаа вэ? Тийм ер нь бол иймэрхүү асуудал дээр бол бас тийм түргэн шуурхаар нэг тийм арга хэмжээнүүд авах нь бас зохисгүй байх гэж харж байгаа. Тэгэхээр ассоциацийн байр суурь бол би бол хувийн хувьд бол нэгдмэл байгаа гэж харж байна. Хямгаач байсан гадаад дотоодын хөрөнгө оруулагчийн одоо эрх ашиг нь хамгаалагдах хэрэгтэй. Тэгэхээр төрийн олгосон лиценз нь үнэхээр одоо хууль ёсны дагуу олгогдсон байгаа бол тусдаа нэг асуудал. Тухайн аж ахуйн нэгжийн одоо өмчтөө хөрөнгөтэй байх иргэний эрхтэй одоо энэ чинь үндсэн хуульд бас загдсан асуудал шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө хуулиараа бас хамгаалагдчих хэвээр. Төр компани хооронд одоо иргэний хооронд гарч байгаа альва нэг маргааныг бол ерөөсөө хуулийн өрөөнд шийдвэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тухайн засгийн газрын тогтоолын яг нарийн үүсгэхтэй нь бол танилцж чадаагүй. Миний хувьд бол гэхдээ ер нь бол ингэж лицензийн цуцлах гих мэтийн асуудлаар хандж байгаа нь бас хэтэрхий туушсан асуудал болов гэж бодож байгаа. За ямар нэгэн одоо шалгах тий шүүх асуудал байгаа бол энийг бол одоо холбогдох байгууллагууд нь холбогдох одоо иргэний хуулиараа юм уу бусад одоо хуулийнхаа дагуу ингээд шалгаж шүүгээд тэгээд одоо
шүүхийн байгууллагын лиценз шийдвэрээ гаргаад үнэн зөвийг тогтоодог юутай. Түүнээс биш ингээд зүгээр захиргааны аргаар тий одоо засгийн газрын шийдвэр гаргаад ямар нэгэн лиценз, ямар нэгэн асуудлууд ингээд шийдвэрлэхэд бас хитрхи өрөөсгөл хандлага байх болов уу гэж бодож байгаа. Ингээд нийгэмд үйл ойлголцол үүсгдэг. Нөгөө талаас бол ингээд одоо хямгаанч байсан ингээд нэг асуудлуудыг ингээд захиргааны аргаар ингээд шийдээд явцдаг. Тэ. Тэгэхээр ер нь ингээд хөрөнгө оруулагчид бол гадны хөрөнгө оруулагч дотоодын одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд бүгдэнд нь ийм эрсдэл нүүрлж ийн гэж харагдах байхгүй. Тэ. Нэг нартай өдөр босоод ирэхдээ засгийн газар уралдсан танаа лицензэж цуцалдсан гэдэг. Шалтгаан нь ямар байна уу? Тэр нь одоо бусад одоо улс төр байна уу? Асуудал байгаа бол тэрийг нь болгоны тайлбарлаад байхад хэцүү. Монгол улсыг бол ерөөсөл одоо тэр улаан байна уу, зинхэр байна уу, цагаан байна уу, шар байна уу бүгдийг Монгол улс гэж харж байгаа шүү дээ гадны орчноос. Тэгэхээр засгийн газрын хувьд бол Монгол улсын засгийн газрын хувьд бол үнэхээр иймэрхүү асуудлуудад цаашдаа ч гэсэн илүү хянангуй хандасаа л гэж хүсэж байна. Тэгэхээр хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдээд ямар нэгэн зөрчил гарсан бол тэрийг шүүхээр тогтоохсны дараа одоо асуудлууд нь шийдэгдэж явж явах ёстой л гэж би зүгээр бодож байна. Мэдээж одоо гадаад зах зээл дээр олон улсад ирсэн геополитикийн нөхцөл байдал хүндтэй одоо түүнийгээ дагаад эдийн засгийн одоо маш олон сорилтууд бас ингээд бий болж идэг. Тэгэхээр яг энэ үед энэ одоо яг цаг үед бид нар бас дотооддоо энийгээ бас зөв мессежийг гадагшаа өгөхгүй бол энэ манаас нэлээд манай дараа дараагийн төслүүд болон одоо байгаа төслүүдийн үйл ажиллагаанд бас нэлээд том сөрөг нөлөөлөл авчрах юм байна гэж харж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь одоо бид нар чинь хамгийн гол салбар эдийн засгийн 30 одоо энэ 30% бүрдүүлдэг. За экспортын 90 гаруй, за гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй гэдэг мөртлөнгөө бодлогогүй яваад байгаа юм билээ. Одоо бол 2020 онд лөө хамгийн сүүлийн бодлогоод ингээд цуцалчихсан. Тэгээ алсын араа 20-50 гэдээ гарчихсан. Тэгэхээр энэний хууранд салбарын бодлого тодорхойлох хэрэгтэй, гарах хэрэгтэй гэдэг одоо холбогдох гишүүд бол яриа явж исэн. Тэгэхээр бид нар бас яг энэ цаашдаа яг энэ эрсдлийн салбарын бодлогыг одоо тодорхойлоход стратеги гаргахад бас ассоциацийн байр суурь ямар байна? Энэ дээр бас оролцоотой ярилцаад явж байгаа зүйл байгаа юм. Тийм тухайн үедээ бол би зөв санаж байгаа бол 2014 онд байсан баха. Ашиг матбулын хуульд бас тодорхой өөрчлөлтүүд ороод нэмэлт өөрчлөлтүүд ороод тэгээд тэр ажлынхаа хүрээнд бас төрөөс ашиг матбулын салбарт баримтлах бодлогын бичгээр батлагдчихсэн. За тэгээд тэр хуулийн дээр бас яг тусгасан гэхээр одоо сайдын дэргэд одоо орон тооны бус бодлогын зөвлөл одоо байгуулна. За тэгээд энэ салбартай холбоотой ямар нэгэн бодлогын бичгээр түүний хэрэгжилттэй холбоотой одоо мэргэжлийн салбарын одоо хувийн хвшлийн болон төрийн байгууллагуудын иргэний одоо судалгааны байгууллагуудын ийм оролцоог тэгш оролцоог хангасан одоо ийм зөвлөл байна. Сайдын дэргэд тэгээд энэ зөвлөл нь одоо зөвлөмжүүдэд гаргаад энэ бодлогын хэрэгжилтээ одоо тохируулж ажиллана гэсэн тиймэрхүү санал байсан. Одоо жишээл ашиг матбулын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол энэ зөвлөлөөрөө бас хилцэж санал бодлын сонсч байна гэсэн. Уг нь ийм хуулийн зохицуулалтаа. Тухайн үед 14 онд тэр зөвлөл байгуулагдчихсэн. Би зөв санаж байгаа бол тухайжсэн би бас гишүүн дэр нь одоо томилогдсон байсан. Гэхдээ миний мэдхээр ерөөсөө нэг ч хуралдаж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө яг бодиттой механизм болж ажиллаж чадаагүй. Тэгээ одоо Дандан яам сайд сая ажиллаа аваад тэгээд энэ хуулийн залтынхаа хүрээнд одоо тэр бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилээд тушаал гаргаад одоо анхны хуралдааны хийсэн. Тэгээд тэр хуралдаанаар нь бол одоо энэ ашиг матбулын хуультай холбоотой шаардлагатай нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал бодлоо бол зөвлөлийн гишүүд бол солилцсон. Тэгээд цаашлаад бол ер нь бас энэ бидний хэлж байгаа санаа бол төрийн бодлого гэдэг юм бол байх ёстой. Дэрэн дээрээ бол тодорхой тусгасан байх ёстой. Тэгээд тэр төрийн бодлогын бичвэрийн нь бол их хурлаар батлана шүү дээ. Тэгээд их хурлаар батлах юм бол тэгээд Монгол улсын урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд энэ яг манай салбарын бодлого нь яаж уйлдэж явах юм бэ гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Дараа нь тэр одоо хязгаараа тогтоочих юм бол тэр хязгаар дотроо Монголын одоо төрн болон хувийн хвшлэн хөрөнгө оруулагчдын тэр хүрээнд дотор ойлголцоод ажиллая гэж явна гэсэн тийм хүлээлт бол байгаа. Тэгэхээр яаж ч байсан бодлогын зөвлөл бол одоо шинжилэн байгуулагдсан. Тэгээд одоо салбарын яам сайттайгаа бас энэ салбарын бүх одоо оролцогч талууд нь оролцоод цаашдын хөгжлийн бодлогоо бас тодорхойлоход хувь нэмрээ оруулаад ажиллана гэж бодож байна.
Мэдээж бас одоо нэмүүртэг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг гаргана гэд те одоо маш олон жил яригдж байгаа одоо боловсруулсан бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй гэдэг агуулгаар одоо бас аж үйлдвэрчлэлтийг дэмжинэ гэж одоо засгийн газраас зарлаад аж үйлдвэр эрхцээлийн яам болчихсон явж байгаа. Тэгэхээр яг энэ аж үйлдвэрчлэлтийн бодлогын хүрээнд бас одоо богино хугацаанд бид нэр одоо гаргах шийдвэрүүд юу байх юм те энэ дээр бас ассоциацийн байр суурь ямар байдгийг за цаашдаа бас энэ аж үйлдвэрчлэлтийн гинжин хэлхийг таслахгүй байхад бас бид нар юуг анхаарах хэрэгтэй. Тийм эхний ээлжинд бол мэдээж яг сайн ярьдаг нэг бодлого тодорхойлох хэрэгтэй тийм үү. Тэгэхээр бол ялчгүй бид нар бол Монгол улсын хувьд бол экспортын 95 гаруй баг хувь энэ жилийн өссөн тоогоор байсан баха. Эрс баялагын бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ түүний одоо ихэнх нь бол ерөөсөө ямар нэгэн боловсруулалтгүй эсвэл одоо хагас дунд шатны боловсруулалтаа ийм бүтээгдэхүүн бол экспортлж байгаа. За манай Energy Resources компани бол та бүхэн мэдж байгаа одоо нүрсийн салбарт ажиллаж байгаа 2012 оноос хойш зөвхөн баяжуулсан нүрсээ экспортлж байгаа цорын ганц аж ахуйн нэгж. Гэтэл ер нь бол бусад аж ахуйн нэгжүүд бол ер нь түүхээр нь л экспортлж байгаа шүү дээ. Нүрсийг ямар нэгэн нэмүүрдэг шингээгээгүй. Тэгээд ер нь ингээд тоо экспортын тайлан нүрсний хувьд харах юм бол баг экспортын нэг 10% нь л тэр нөө Energy Resources-ийн экспортлж байгаа нүрс нь л одоо баяжуулсан эрчим хүчний буюу когч болон когччих нүрс байхад 90 гаруй нь баг 90% нь ерөөсөө ямар нэгэн боловсруулалт нэмүүрдэг шингээгүй ийм бүтээгдэхүүн экспортлж байгаа. Гэтэл одоо дараагийн шатны боловсруулалт нэх юм бол одоо кокс химийн үйлдвэр гэл төслүүд бол хүмүүс их ярьдаг. Гэтэл одоо анхан шатны боловсруулалтаа бид нэр зөвхөн 10% дээр нь хийж штэ. 90% цаашаа ингээд бас одоо гараад идэг. Тэгэхээр бол аль хөгжлийн шатн дээр ямар түвшин дээр ямар бодлогоор явах уу гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Нүрсийг боловсруулах асуудал нь бол мэдээж олон талтай. Гэхдээ нэг давуу тал нь болох тэр манайх шиг ийм талаад гарцгүй орны хувьд бол нүрс бол оборот ихтэй, хэмжээ ихтэй одоо таваар. Тэгэхээр тээврийн үртэг бол маш их одоо өрсөлдөх чанарт нөлөөлдөг. Нүрсийг боловсруулах дээр ерөнхийдөө тэр одоо илүү чулуулагаас нь багасгаад тэгээд илүү үнцэнтэй бүтээгдэхүүн гараад тээврийн зардал нь одоо $1 одоо олж байгаа борлуулалтанда шингээж байгаа тээврийн өртөг нь бол буруу явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол анхаарах хэрэгтэй. Төмрийн өдөр мөн адилхан. Төмрийн өдөр бол ерөнхийдөө одоо баяжуулах одоо яг одоо стандартад нийцсэн төмрийн өдрийн баяжмал одоо 68%-тай 67%-тай энэ төмрийн баяжмал гаргаж байгаа тохиолдол бас хуурах гэдэг шүү дээ. Одоо нойтон баяжуулах одоо соронзон separation гэдэг янз янзын технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулах хэрэгтэй. Гол одоо төмрийн өдөр бол ерөнхийдөө ихэнх нь хагас дунд боловсруулсан байдалтай экспортлж байгаа. Яг бүрэн стандартад нийцсэн одоо олон улсын нийцсэн өндөр агуулмжтай бол төмрийн өдөр бол гаргаж чадахгүй байгаа. Тэгэнгүүт дараагийн төслүүд нь одоо бас ингээд яригдээд ган хайлуулах үйлдвэр Монголд одоо парин гэсэн хэд хэдэн төслүүд ингээд яригдаад яваад идэх олон жил яригдчих. За дараагийн асуудал бол Жонш тийм үү. Жонш бол ерөнхийдөө бас л нэг хагас боловсруулсан байдлаар бол гардаг. За хэд хэдэн үйлдвэрүүд бол за Монросын одоо борон дрын үйлдвэр за Сайдван аймагт бас нэмэлт одоо Мончих металлын үйлдвэр ашиглалтанд орсон. Тэгэхээр бол бас боловсруулалтын түвшин ахиулж л байгаа. Гэхдээ маш их хэмжээ нь бол ерөнхийдөө хагас боловсруулсан. Одоо бараг түүхийн хэлбэрээр л одоо гар ингээд харж байгаа чулуугийн хажуудын шишээдээ Жоншо арай нэг ихтэй юм да гэж ялгаж авсан. Тиймэрхүү л бүтээгдэхүүн бол маш ихээр экспортлж байгаа Жоншны хувьд бол. Тэгээ бүр ингээд цаашлаад явах юм бол ер нь салбарлуулгын л тийм байгаа. Зэсийн хувьд бол мэдээж оюутлахоо за манай уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрөө одоо 2 гол экспортлагч. За тэдний хувьд бол зэсийн баяжмал бол гаргаж байгаа. За баяжмал дотор мэдээж одоо алт юм уу, мөнгө юм уу, эсвэл одоо гокийн хувьд бол молибден агуулсан молибдений баяжмалыг бас тусна гаргадаг иймэрхүү байдалтай бол байгаа. Үүний дараагийн шат нь бол одоо зэс хайлуулах үйлдвэр. Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл дээр бол маш олон жил ярьж байгаа. За энэ дээр бол тухайн Лондон захирал болон Гокийн одоо хамт олонны танилцуулж байгаа зүйлүүдийг харахад маш их ажил судалгаанууд бол хийгдсэн байгаа. Тэгээ энэ дээр бол шийдвэрүүд гаргаад явах байх гэж бодож байгаа. Энэ бол гэхдээ бас зэсийн баяжмал нь өөрөө ямар баяжмал вэ те? Одоо жишээлбэл молибдений орцтой зэсийн баяжмалыг зэс алт мөнгөний орцтой зэсийн баяжмалтай холиод хайлуулна гэж бол технологиуд бас асуудлууд дагуулах бах тийм. Тэгэхээр ингээд шийдлүүд нь технологийн зүгээр үйлдвэр барихын төлөө үйлдвэр барихгүй зөв эдийн засгийн үр өгөөчтөө зөв шийдлүүдийг олж нутагшуулна.
хэрэгтэй. Түүнээс шууд бид нар одоо гангийн үйлдвэртэй болох ёстой гэдэг лозунгоор явах юм бол одоо тухайн үед нөгөө Маогийн засгийн газрын үеийг хятад улс нөгөө аж үйлдвэрлэлтийн нэгэн гутаа тосхон болон өөрөө ширэм хайлуулна гэж явдаг нэг тийм одоо туйлшрал явсан шүү дээ. Тийм аргаар бол мэдээж явахгүй. Тэгэхээр бол эдийн засгийн зөв шийдлүүд нь болох ёстой, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Тэгээд нөгөө талаасаа түүхийдээ ханган нийлүүлэлт нь ойлгомжтой байх ёстой. Одоо жишээлбэл манай газрын тус боловсруулах үйлдвэр нь баригдаад идэг. Гэтэл яг л нөгөө яриад идэг хөрөнгө оруулалтын орчноо одоо сайжруулахгүй байсны улмаас асуудлуудыг шийдэхгүй байлуулмаас нөгөө талаас орон нутгийн одоо энэ асуудлуудыг бас давхар шийдэхгүй байсны улмаас одоо энэ газрын тосны үйлдвэрээ барьлаа гэд түүхийдийн хангалт нь яаж явах юм бэ? Хэдэн жил явж чадах юм бэ гэдэг асуудлууд бол том бас хിവэрэ байгаа. Тэгэхээр энийг бол шийдвэрлэх шаардлагатай. Тийм үү? Тэгэхээр альва нэг үйлдвэр барьлаа гэхэд бол тэр түүхийдийн ханган нийлүүлэлт нь бас маш чухал. Тэгэхээр одоо жишээлбэл зэсийн одоо зэс хайлуулах үйлдвэр барьлаа гэхэд одоо Эрдэнэтийн одоо жишээлбэл Баяжмал одоо үнийг бүрэн хангаж чадах уу? Хэдэн жилийн хугацаанд хангах уу? Тэргэж эдийн засгийн үр ашигаа тооцох хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр ч гэсэн одоо бас манай Монгол улсын хувьд бол газрын тосны хайгуулаа үнэхээр эрчимжүүлэх шаардлагатай байна. Тийм үү? Тэгвэл одоо бол гарц нь бол байнга буурж штэ. Тэгэхээр үйлдвэр нь ашиглалтанд орох гэдэг 2-3 жилийн дараа ч юм уу гэтэл тэр түүхийдийн нийлүүлэлтээ шийдэг бол тэр чинь ерөөсөө өхмөл хөрөнгө болоод дуусна тийм үү? Гангийн үйлдвэр бол нэг талаас нь нөгөө бас асуудал нь бол өрсөлдөхүйц хэмжээнд байх хэрэгтэй. Одоо бүгд найрамд хятад улс бол одоо дэлхийн хамгийн том ганг үйлдвэрлэгч маш том хэмжээгээр одоо ажилдаг. Хамгийн бага хүчин чадалтай гангийн үйлдвэрүүд нь одоо бараг минимум лимит тогтооход бараг 10 сая тонн жилдээ үйлдвэрлэдэг ийм үйлдвэрүүд байдаг. Тэгэхээр массаар үйлдвэрлэж байгаа юм чи илүү хямдхан өртөгтэй болно. Тэгэхээр одоо цементийн үйлдвэрүүдийн жишгтэр бид нар харсан шүү дээ. Ингээд нөгөө 3-4 ингээд цементийн үйлдвэр зэрэг үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Бүх хүчин чадлын тооцох юм бол Монголынхаа хэрэгцээг бараг нэг нугалсан хэмжээний хүчин чадал суурилсан. Харамсалтай нь бүгдээрээ хөрөнгө оруулалт хэмжээ хийдсэн. Тэр чи одоо хувийн хвшил вэ нүү, гадных вэ нүү, дотных вэ нүү хийсэн нөө Монголын л мөнгө байхгүй. Монгол улсын хувьд бол бид нар хөрөнгөө зарцуулж гин гэдэг л асуудал байхгүй. Тэрийгэ зөв зарцуулж гин хоорондоо уялдаатай байна уу? Улсынхаа одоо урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо нийцэж гин үү? Эсвэл эдийн засгийн тэр хүлээлттэйгээ нийцэж гин үү гэдэг юмудаа бас харах хэрэгтэй. Тэгэхээр бол цементийн үйлдвэрээр давтагдсан энэ алдаануудыг бид нар одоо жишээл бусад хүнд үйлдвэрийн салбар дээр бас давтаж болохгүй. Нөгөө талаас мэдээч одоо дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих үү гэдэг дээр бас нэлээд сайн бодлого гаргаж явах шаардлагатай. Одоо дараагийн нэг жишээ нь бол жишээлбэл одоо олон үйлдвэрлэгч нар бас ярьж ил байна. Энэ яг манай салбартаа шууд холбоогүй ч гэсэн Монгол улсын асуудал болчиход байгаа. Монгол улсын хувьд ер нь чөлөө тодалдааны гэрээнүүд байгуулагдах нь зүг юм уу л гэдэг асуудлууд сая сүүлийн үед яригдсан та нар анзаарсан баг тийм үү? Япон улстай жишээл манайх чөлөө тодалдааны гэрээ байгуулсан. Гэтэл манай Монголоос экспортлж байгаа бүтээгдэхүүн за мэдгүй нэг хэдэн 10 сая доллараар тоологдож чадж гинүү гэдэг асуудал. Гэтэл Японоос бид нар ямар нэгэн татваргүйгээр маш их хэмжээний одоо second hand машин оруулж ирээд байдаг. Энэ тэгээд эцсийн үр дүндээ Монголын эдийн засгийг дэмжиж байгаа юм уу? Японы эдийн засгийг бид нар монголчууд хүрхээ дэмжиж байгаа юм уу? За яг Японы ард түмэнд бид нар бол баярлж байдаг, маш их дэмждэг, тусалж исэн. Гэхдээ эдийн засгийн утгаараа бидний харилцаа хөгжихгүй юм. Тийм үү? Гэтэл манай хамгийн том худалдаа авагч одоо манай экспортын гол одоо бүтээгдэхүүн бидний экспортлж байгаа улс маань бүгд нэр хятадаар сус очиж байна. Монголын эдийн засгийг ингээд хялбаршуулаад харах юм бол хар үгээр хэлэх юм бол бид нар хятадд юмаа зараад олсон мөнгөөрөө Оросоос юм аваад тэгээд maybe Японоос одоо Оросоос түлш аваад тэгээд Японоос машин аваад сууж байгаа байхгүй. Энэ тэгээ өөрөө зөв хөлбөр юм уу биш юм уу бодох хэрэгтэй. Тэрнтэй адилхан сайн ярьдгаар ажил дүртэл бид нар одоо хийн гэдэг тийм үү. Тэр чинь одоо сая Евразийн холбоонд нийслэлтэй гэж байна тийм үү. Тэгээд дахиад бас ингээд чөлөө тодалдааны гэрээ байгуул. Дахиад ингээд бид нар үйлдвэрүүд байгуулахад тэр үйлдвэрүүд маань энэ нөхцөлд өрсөлдөөнд энэ бүс нутгийн өрсөлдөөнд орж чадах юм уу гэдэг асуудал тийм үү. Одоо бас зарим нэг улсуудтай бас чөлөө судалдааны гэрээнүүд ярилцж байна гэдэг байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудлуудаа одоохонд бол хөнгөн үйлдвэрийнхэнд илүү хүн дээр тусна гэж хараад байгаа шүү. Гэхдээ бид нар цаашдаа хүнд үйлдвэртэй хөрөнгө оруулалт хийгээд эхлэх юм бол энэ асуудлуудаа бас давхар бодож ижил хийх хэрэгтэй.
Яг үнэ. Одоо тэгээд бид бүхэн ярьдагч нэг үйлдвэр гээл урд нь ч бас нэг бахан 3D макет л үлдсэн те таны ярьдаг нь олон жил ярьж байгаа. Одоо нэг гоё 3D бахан дизайнтай гоё үйлдвэрүүд үлдчихвээ. Энэ маань бас яг нэг бодитоор саяны таны ярьдгаар эдийн засгийн үргөөжөө тооцоолоод те үйл ажиллагаа явуулах нь бас чухал байхаа. Тэгээ саяны дурддаг тэр түүхийдээ ханган нийлүүлэлтээ яаж хийдэж байгаа гэдэг бодохгүй бол одоо жишээлбэл манад бас харамсалтай нь түрүүний ярьдаг жишээнүүдийн нэг нь болох дээр ингээд нүүрс баяжуулах үйлдвэр ингээд бариад. Тэр нь бол одоо буруу гэж хэлэхэд хэцүү. Одоо Монголын төр ажил бүртгэлийг дэмжин ажлын байр бий болон нэм үрдэг шингэн гэдэг нэг хэсэг яриад байдаг. Гэтэл өөрөө түүхийдээ ханган нийлүүлэлтээ хангаагүй байжж үйлдвэр барьцдаг. Тэр нүүрсээ ч юм уу баяжуулах нүүрсээ хаанаас судалдаж авах юм? Баяжуулах жоншоо хаанаас судалдаж авах юм? Төмрийн өдрөө хаанаас судалдаж авах юм? Тэгэхээр тэр маш эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийсэн болчихж байгаа байхгүй. За одоо жишээлбэл энержи ресурс шиг өөрөө нүүрсний олборлолтоо хийгээд олборлсон нүүрсээ баяжуулаад явж байгаа тусгай зөвшөөрлөлт аж ахуйн нэгжид бол нэг жишг. Гэтэл өөрөөсөө ямар нэгэн олборлолт явуулдаггүй гэж үйлдвэр барьчлаа. Тэ? Тэгээ сүүлдээ нөгөө баг ингээд ялрахад байгаа юм шиг би үйлдвэр барьсан байхад одоо ажилгүй болчлоо гэдэг ч юм. Ингээд бас нэг үйл ойлголцлууд ингээд хараад байгаа байхгүй анзаараад байхад. Тэгэхээр энэ тал дээрээ бас ингээд нэг бодлогын зохицуулахгүй бол одоо за шууд харьцуулах нь юу юм. Гэхдээ одоо жишээлбэл хил бомбын асуудлаас бодвол нүүрсний тээвэр ингээд өртөг өндөр болсон шүү дээ. Тэнгууд хүн болгон ингээд тээврийн машин аваад одоо ингээд 5-7 бүс нутагт 10 хэдэн мянган машин. За тэр хувь хүмүүс нь зээл аваад хөрөнгө оруулалт хийгээд банкнаас ингээд лизингээр аваад машинтаа болчлоо. За тэр хувь хүмүүсийн асуудал гэж бид нар харж уулна. Тэ? Одоо ингээд ажилгүй зогсоод нүүрсний тээвэр нь өртөх нь буурчлаа. За тэгээ өөрсдөө л эрсдэлтэй үрсэн юм чинь одоо та нарын асуудал гэдэг. Гэхдээ түрүүний миний ярьдгаар энэ бол Монголын л мөнгө байхгүй. Тэр мөнгө 10,000 машин бид нар хятадаас нүүрс тээврийн машин худалдаж аваад тийшээ Монголын мөнгө л валют урсаж байгаа байхгүй. Тийм үү? Тэгээд тэр 10 хэдэн машин Монголд орж ичээ тэгээ ажилгүй болчих тэр чинь бид нар л Монгол улс л одоо мөнгөө хөрөнгөө буруу зарцуулаад байна гэсэн үг үстэй. Тэрийг бол мэдээж бид нар хэлж болно хувийн хвшил ч юм уу хувь хүн өөрөө шийдвэрээ гараад өөрөө мөнгөө яаж зарцуулж байна өөрсдийнхээ асуудлаа. Тэгэхдээ эдийн засгаа зохицуулж байгаа төр нь энийг бас харж иж тэр зөв шийдлүүдэд гарахгүй л одоо хүн болгоо ингээд нүүрс баяжуулах үйлдвэр, жонш баяжуулах үйлдвэр ингээ бариад эхлүүл тэр түүхийдээ ханган нийлүүлэлт нь хүчин чадал нь хийдэг байгаа. Төрөний дурддаг тэр цементийн үйлдвэртэй. Тэгэхээр одоо мэдээч ингээд тусгай зөвшөөрлөлтөд уялддаг тийм үү. Энийг бас нөгөө эрдэс баялагын зөвлөлөөр хилцэж баталдаг. Гэх мэтийн зөвлөлүүдэд зүгээр хэлбэр төдий биш, жинкнээсээ том утгаараа салбарын болон улсын энэ нөгөө талаасаа бүсчилсэн хөгжлийнхаа загвартайгаа уйлж хардуулах хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл баруун бус цементийн үйлдвэр баригдсан. Тэр бол мэдээж тээвэр өртөхөө бодоход баруун бусд цементээ нийлүүлэх за зөв шийдэл боллоо гэж бодъё те. Гэх мэтчлэн ингээд нөгөө саяны ярьдаг бүсчилсэн хөгжлийнхаа загвартаа уйлдуулаад улсынхаа одоо экспортын бодлоготой уйлжуул харалдуулаад нөгөө талаасаа одоо хотчлт те бусад энэ дэд бүтцийн төслүүдтэйгээ уйлжуулж ингэж боддог, зангиддаг тэр ажил нь уг нь төрийн одоо зохицуулагчийн хийх ажил байхгүй. Зөв. Сая таны дурддгаар одоо бүсчилсэн хөгжлийн зорилгоо тодорхойлцсон явж шүү дээ. Тэгэхээр яг энэ ажлын хүрээнд бас бүсчилсэн хөгжлийг хэрхэн одоо зөв удирдах боломж байна гэж харж байна. Одоо аж үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэж ярьдаг шүү дээ, тий. Ялангуяа одоо нөгөө манай салбарын чинь гол зовлон нь нөгөө малчттай уучруулахгүй, орон нутгатайгаа уучруулахгүй гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүсчилж хөгжүүл энэ нь бас давуу байдлыг бас бий болгож чадхаар байна уу? Тийм. Наад тэр чинь миний эхний хэлэх үнцэг бол юу вэ? Одоо хүн болгоо ингээд нэг тиймэрхүү үнцгээр яриад байдаг байхгүй. Одоо эсвэл уулуурхаа, эсвэл одоо юу гэдгийг хөдөө аж ахуй. Одоо би нэг ингээд одоо үгүйсгсэн. Тэр бол тийм биш шүү дээ. Одоо Австралиг хар, Канадыг хар. Австрали бол уулуурхаан одоо бас хамгийн том одоо экспортлогч орнуудын нэг Канада ч гэсэн. Гэтэл зэрэгцэн тэнцээ одоо фермерийн аж ахуй нэгж тийм Австралийн мах гэл тийм үү Канада ч гэсэн одоо юу гэдгийг улаан будаагаар үйлдвэрлэл дээр тэргүүлэгч махны экспортероо тэдгүүрш улсууд л нэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр салбар бие бинийгээ өгсгэж байгаа нэгч байхгүй. Нөгөө талаас сая бас засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 7 хоног илүү танилцуулж илээ. Монгол улсын газар нутгийн одоо 1% нь л ямар нэгэн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлөлт талбай. Тэгэхдээ яг бодитоор эвдрэлд ороод ажиллаж байгаа нь бүр тэрнээсээ бага баг.
Яг нь одоо манад байгаа 1700 лицензийн чинь хутлаа ирсэн бараг 200 л ажиллаж байгаа байхгүй. Бусд нь зүгээр ингээд цаасан дээрээ бол байгаад идэг. Тэгтээ тэнцээ бодиттой уурхай ажиллаад хөрөнгө оруулалт хийгдээ явж байгаа юм байхгүй. Тэгэхээр тэр одоо зүгээр магчлаад бодох юм бол газар нутгийн 1% нь 1700 лиценз ашиглалтын лицензийн бол тэр чинь 200 ажиллаж байгаа гэх юм бол тэр чинь одоо юу гэдэг юм 8 дахин баг гэдэг бараг үнэхээр бодиттой эвдрэлд ороод үнэхээр ингээд ашмалталд олборлож явж байгаа газар нутаг дэвсгэр маань 0.1% болно шүү дээ. Тэгэхээр 0.1% дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхаа нь яг тэр 99.9% та бусад нутаг дэвсгэрт одоо хөдөө аж ахуй юм уу те газар тариалан юм уу эсвэл одоо бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлж байгаа. Тийм зүйл бол байхгүй шүү дээ. Ямар ч одоо эрүүл ухаанаар ботсон. Зүгээр асуудлуудыг дэвэргэж буруу ойлгож байгаа үйл ойлголцод үүсэж байгаа асуудлууд байгаа. Тэрний нэг нь бол миний харж байгаагаар бол энэ орон нутгийн хөгжил нь уулуурхаан салбарынхаа хөгжилтэй уялддаг асуудал болчиход байгаа. Нэгдүгээрт ягаад уялддаг вэ гэхээр олж байгаа орлого нь орон нутагт очихгүй байна. Одоо бол хуулиараа бол нийт аж ахуй нэгжүүдийн төлж байгаа ашиглалтын нөөц ашиглалтны төлбөр буюу роялтигийн 10% нь орон нутгийнхаа нэгдсэн хөгжлийн нэгдсэн санд орж байгаа. Тэндээсээ одоо бусад одоо сумдууд руу аймаг руу ингээ хөөрлөгдөд явж байгаа. Өмнө нь анх ашиглалтын хууль 96 онд батлагдж байхад энийг бас нэлээд тухайн үед бас олон улсын байгууллагууд зөвлөж ирсэн баг. Энэ хэмжээ чинь 30% байсан байхгүй. Тэгээд тэн дээр нь бүр бараг тодорхой би зөв санаж байгаа бол заацсан 20% нь аймгийн төсөвт орно. 10% нь одоо сумын төсөвт орно. 30% байсан юмыг бид нар нэг хэсэг бүр 0 болгочоод одоо тэгээд за яах вэ бас ахиц гаргаад нэг 10% болгочоод байгаа байхгүй. Тэр нь хангалттай хангалтгүй гэдэг дээр дахиад ярилцах хэрэгтэй. Энэ орон нутгийн эсэргүүцэлч ерөнхийдөө юунаас гараад байна гэхээр за манай нутаг дэвсгэрд ингээд уулуурхаа үйл ажиллагаа явуулаад байна. Бидэрт ирж байгаа юу байгаа юм бэ гэдэг хамгийн түрүүний асуудал болчиход байна. Ямар өгөөж өртөд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй. Нөгөө талаас бас нэг үйл ойлгомжтой үүсгэж байгаа юм болохоор жишээлбэл Өмнө Говь аймгийн төсөв би одоо зөв санаж байгаа бол 24 онд 1.7 их найд төгрөг баталчихж байгаа. Гэтэл зөрүүлээд одоо бараг 700 800 тэрбумыг ч юм уу те 1.4 ч гэлүү бараг маш их хэмжээг буцаад улсын төсөв төлөвлөх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо даашаа тэр төлж байгаа амнаатах нь 10% нь орон нутагт орно шүү дээ. Тэнгуут нь тэрийг буцаагаад одоо төсөв дотор нь оруулж өгөөд баталсан юм шиг мөртлөө буцаагаад улсын төсөв рүүгээ татаад авчиж байгаа тийм байдал үүсэж байгаа шүү. Сумын хувьд ч гэсэн одоо цогцлын сумын хувьд ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр яг бодит дэмжлэгээ авъя гэвэл үнэхээр тэр мөнгө нь орон нутагтаа үлдээд тэнцээ зарцуулагдаад хөрөнгө оруулалт болоод одоо шаардлагатай байгаа жишээлбэл манай цогцлцэд бол анхны одоо борын нэрмж сургууль нь одоо агтлагдаад яц одоо ашиглалтгүй болсон. Гэтэл улсын төсвөөс нь одоо барьж өгөх сургууль нь байхгүй. Тендерэнд нь орсон компани заргалтад одоо тэгээд адгын зараг 10 хоног чигээд бараг 2-3 жил ингээд амнаад явж байгаа. Тэгээд энержи ресурсын хөрөнгө оруулалтаар барьсан мөрөдөл сургууль одоо ангид үргэлт нь одоо хэд улсын 3 ээлжээр ингээд явж байгаа байхгүй. Тэгээд компани зүгээс бас нөгөө ажилчдын орон сууцны нэг давхар нь үйлчилгээний юмудаас бас талбай гаргаж өгөөд энэ чиг хүүхдүүдийг суулгаж. Тэгэхээр бүхэл бүтэн ингээд цогцсон сум чи 10,000 хүүхд хүн амтаа болчиход байхад ганцхан ерөнхий боловсролын сургуультай болчиход байгаа байхгүй. Байсан нэг нь одоо агтлагдаад тэр чи одоо 50-60 жил болсон хуучин барилга ялчгүй л агтлахгүй байх эрүүл ахгүй аюулгүй байдлаа бодоход тэгэн бол улсын төсвөөс баригдах улсын шин сургууль нь байхгүй. Гэтэл цогцсон сум нь өөрөө төсвөрөө энийг асуудлуудаа шийдээд тэ хэмжээний үг нь бол ингээд төсөв орж байгаа юм шиг мөртлөө тэр мөнгө нь буцаагаал улсын төсөв рүүгээ татгачаад өөрийнхөө энэ нийгмийнхаа асуудлуудыг шийдэж чадахгүй болчиход байгаа юм. Тэгэхээр энэ бол зөвхөн цогцсгийн жишээ. Өмнө говийн жишээ. Бусад одоо дорнд дандаа л асуудал гардаг. Маш их газрын тосолборлдог, экспортлдог. Тэгээ орон нутг нь одоо матад сум ийм байдалтай байна гэж хизэж жилийн нэг залуу лайв хийгээд явж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо үнэхээр гол асуудал болчиход байгаа байхгүй. Гэтэл ингээ иргэд нь болох тэр ингээд компаниудтайгаа сөргөлдөд байдаг. Үндэ бол тэр компаниуд нь бол бид нар маш их татвар төлж байгаа шүү дээ гайхаад байдаг. Иргэд нь тэр төлсөн татвар чи хайцсан юм бэ гайхаад байдаг. Тэр зарцуулалт нь. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ хуваарлалт нь шог байна. Энийгээ засъя. Энэ дээр анхаараач гэж ассоциацийн зүгээс бас манай гишүүдийн зүгээс бол байнга хийж ярьж байгаа. Тэгээ энэ өөрчлөлтүүд нь ашиг малбарлын хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн нэг гол хэсэг нь болж орох ёстой гэж бид харж байгаа. Одоо Бацангэр захирлаас асуух
маар санагдаж байгаа зүйл нь одоо та Нүрс ассоциацийн тэргүүнээр бас маш олон жил ажилласан тий. Одоо ингээ үндэсний ассоциац гэсэн одоо 2 дахь термдээ ингээд тэргүүнээр нь ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд одоо төр хувийн хвшлийн түншлэл ямар хэмжээнд явж ив те одоо бас ямар хэмжээнд байна? Ер нь яаж ажиллах ёстой гэдэм бэ? Одоо төрийн хувийн хвшлийн түншлэлээр хамтарч байна л гэдэг байна шүү дээ засаг маань. Яг хөө мэдээж Монгол улсын үндсэн хуульд бол бас заасан байдаг. Одоо төр бол эдийн засгийг зохицуулна. Зохицуулахдаа бүх хвшлийн одоо ашиг сонирхлыг хангаж тэгээд иргэдийнхаа одоо нийтлэг юунд зохицуулж одоо эрх ашиг дийцүүлж ингэж эдийн засгийг зохицуулна гэдэг. Тэгэхээр ялчгүй үндсэн хуулийнхаа дагуу төр нь буюу одоо бидний сонгож байгаа их хурл нь хуулиа баталсан хуулийн одоо засгийн газар нь хэрэгжүүлнэ. Засгийн газрынхаа бодлогыг одоо яамдууд нь салбарын яамдууд нь хэрэгжүүлнэ. Сум орон нутгийн удирдлага нь хэрэгжүүлнэ гэдэг одоо тийм тогтолцоотой. Төр нь одоо бас эдийн засаг одоо бусад нийгмийн асуудал дотор эдийн засгаа зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр бол яг хуу 90 онд бид нар нөгөө арчилсан одоо хувьсгалын хүрээнд бол за энэ социализм гэдэг нийгмээсээ татгалзаад одоо арчилсан одоо шинэ одоо зах зээлийн нийгмийг одоо зөнгөлөө гэсэн зориглоод одоо явсан Монгол улс. Энэ хугацаанд бол алдсан онсон зүйл байгаа. Гэхдээ бид нар олсон зүйлээ ярихаас илүү алдсан зүйлээ ярьдаг баг. Тэгэхээр хүний л одоо шин чанар баг. Олсон зүйлээ ингээ харах юм бол үнэхээр 96 онд анх ашигт малтмалын хууль батлагдаад либералчлагдаад тэгээд хувийн хвшил гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын энэ салбарт орж ирэх боломжийг 96 онд нээж өгсөн. За тэрний хүчинд бол эрэл хайгуулын салбарт бол маш их хөрөнгө оруулалт орж ирсэн. Тэгээд даже нөгөө Монголиа болж байна ерөөс тэ Монголиа болж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар бүгдээрээ ирдэг байсан. Үнэхээр одоо юу гэдгийг халуун одоо бас одоо хөрөнгө оруулалтын нэг зэг болцсон байсан. Тэрийг бол бүгдээрээ санаж байгаа бох. Гэхдээ одоо тэр ингээд сонсоход бол зарим хүмүүсийн хувьд бол бүр ингээд нэг маш эртний юм шиг сонсогдож эхэлж байгаа. Гэхдээ тэр үед одоо сонсох юм бол ингээд 30 жилийн өмнө юм уу эргээд харахад бол манай дотоодын нийт бүтээтгүүн тэрбум доллар хүрдэг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр одоо 20 тэрбум гарцсан явж гин гэж ярьж байна. Энэ бол үнэхээр л одоо тэр одоо энэ өнгөрсөн одоо 20-30 жилийн хугацаанд энэ салбар оруулж ирсэн хөрөнгө оруулалт энэ салбарын гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүн. Өмнө бол манай Монгол улс нэг ноолуурл гаргадаг байсан шүү дээ. За тэгээд Эрдэнэтийн одоо баяжмал гардаг байсан баг. Гэтэл одоо манай экспортын хэмжээ ч өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Бас нэг олж урсгасан зөв нь бол жишээлбэл 2008 онд манайх одоо анхны өрмүүдэд тавих гээд хайгуул хийх гэж явхад дотоодын өрөмгөлийн компани олддог байсан шүү дээ. За тэгэнгүүт ингээд нөгөө мэдээч уурхачдын одоо нөгөө гэр ахын үйлчлэгээ хангах, кемпийн үйлчлэгээ хангах гал ингээд яхад ойдлогоор хүртэл Франц компани ажилладаг байсан шүү дээ. Дотоодын ханган нийлүүтийн сүлжээ гэдэг ойлголт ерөөсөө энэ салбарт бол байхгүйсэн байхгүй. Техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл хийлгэхдээ дандаа гадны компани. Одоо тухайн одоо Жорг стандартын дагуу эсвэл барууны стандартаар нь ажил хийлгэхдээ. Гэтэл бид нар олсон зүйлийг үл өнөөдрийн үнцгөр харах юм бол ялчгүй энэ салбараа дагсан үндэсний дотоодын ханган нийлүүлэлтийн инженерингийн компаниуд, гэрээд гүйцэтгэх компаниуд, тэ судалгааны одоо инженерингийн компаниуд ингээд гих мэтийн саяны ярьдаг тэр хоол үйлчилгээ, кемпийн үйлчилгээ ингээд ерөөсө бүхэл бүтэн одоо энэ салбараа дагсан бас нэг экосистем үүсчихэд байгаа байхгүй. Энэ бол хамгийн том бас ололт гэж би харддаг юм. Тэгээ би бас нэлээд хэдэн жилийн өмнө ярьж ирсэн. 2000 одоо оны ихээр байж исэн майнинг бүүмийн өгөөжийн монголчууд яг нэг үлэхэд бүрэн хүртэж чадаагүй байж магадгүй. Яг гэвэл дотоодын үеийнчлэнч жоохон одоо бэр тааруу байла. Ханган нийлүүлэлтийн сүлжээнч байхгүй байлаа. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч их орж ирсэн баг. Гадны компаниуд их ажил авч ирсэн баг тийм үү. Одоо энэ бодлогуудаа зөв тодорхойлоод яваад дараачийн нэг уулуурхан салбарын хөгжлийн хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийнхаа шатланд бид нар ингээд хууль эрх зүйн зохицуулалтын засч өгөөд тэр нөгөө одоо өсөх платформыг гаргаад өгөх юм бол Монголын дотоодын аж ахуй нэгжүүд, Монголын дотоодын боловсон хүчин энэ ажлыг ардаж хийж чаднаа. Тэр хэмжээгээр Монгол улс энэ үр ашиг нь хүртнэ л гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хамгийн оновчтой хувилбар бол энэ байх гэж бодож байна. Төр нь зөв зохицуулалтаа хийгээд үндэсний дотоодын
одоо аж ахуй нэгжүүдэд дэмжсэн, боловсон хүчний дэмжсэн бодлогоо гаргаад өгөх юм бол энэ дээр нь одоо хөрөнгө оруулалтаа хийгээд төслүүдэд хөдөлгөөд ажиллах Монгол компани, Монгол залуучуудаас олон болсон баг гэж байна. Өмнө болох дээр одоо жишээл Монгол аж ахуй нэгжүүд гээд хөрөнгө оруулалт хийхдээ банкуд нь ямар байлаа. Тэгээ гадаадаас хөрөнгө оруулалт хийхдээ монголчуудын манд бас ур чадвар ямар байлаа те. Гэтэл одоо жишээл NMC-ийн жишээр авч үзэх юм бол бид нар гадаадад бонд босгоод үзсэн, IPO гэдэг үзсэн. Энэ туршлага дээр үндэслээ дараагийн компаниуд ч гэсэн бас явах зам л та. Тэгээд энэ Mining Week-ийн арга хэмжээний өрөөнд бид нар бас энэ нөгөө хөрөнгөний зах зээлийн форум бас зэрэгцээж болж байгаа. Тэгэхээр энэ бол Монгол улсад маш их хөрөнгө оруулалт шаардлагатай байна тийм. Хөрөнгө оруулалт бол биний нэг хэлээд байдаг зүйл бол гадны хүн ирээд мөнгө авчираад Монголд хийхээс гадна нэг хэлбэр. Одоо жишээл Rio Tinto оюутлахад төсөл одоо санхүүжилтийн босгоод хөрөнгө оруулалт хийж байна тийм үү. Нөгөө талаас Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө бонд болон хувьцаагаа олон улсын зах зээл дээр гарах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг бас татах боломж байхгүй. Гэхдээ энэ дээр бас илүү гарч ирэх хэрэгтэй дундаа гэж бодож байна. Яг өнөө одоо таны хэлдгээр 10 хэдэн жилийн өмнө бол ийм нөхцөл байсан ханган нийлүүлэлтийн компаниуд одоо гүний урхаа дээр тийм Монгол компани, Монгол инженерүүд ажиллаж байгаа гүний урхаан одоо үйл ажиллагааг өдөртөө авч байна. Тэгэхээр энэс ханган нийлүүлэлтийн сүлжээнд бол маш том өөрчлөлтийг эрзэлгийн салбарыг авчирсан. За мэдээж бас яг уул урхаан компаниудын одоо төслөргжүүлэгчд нийт одоо төслийн өгөөжийн тийм одоо баг 10-аас 15%. 15 бол хамгийн өндөр л өгөөж болчихж байгаа. Тэгээ бусд нь бол одоо яг ханган нийлүүлэлт худалдаа авалт тэгэл татвар хураамж гэдэг хэлбэрээр ингэ явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нь бас айгүй одоо бусад салбарууд хөдөлгөхөд бэлэн одоо аливаа төсөл хөтөлбөр эхлээд бодлого зөв тодорхойлогдоод шийдвэрүүд гараад явах юм бол хөрөнгө оруулалтаа бид нар олж чадгаар байна тий. Эргээгээд үүнийг дагсан одоо сервис үйлчилгээнд дээр ч гэсэн одоо Монгол компаниуд маань өөрсдөө ажиллах одоо бүрэн тийм манай салбарын хөгж тэр нөгөө талаас нийтлэг эдийн засгийн одоо шийдэл нь бол юу шүү дээ. Чөлөөтэй бизнес эрхлэх боломжийг олгоод өгч ижил гэж хүсэж байгаа шүү дээ. Түүнээс ч намайг тийчээгээд те одоо өдөр болгон миний идэх хоолыг ширээн дээр тавиад өг гэж бол хүсэхгүй байгаа шүү дээ. Зүгээр бизнесээ чөлөөтэй их боломжийг дүрмээ тодорхой болгоод өгч ижил гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол манай салбар чамаатай нөгөө талаасаа бусад одоо эдийн засгийн салбар ч гэсэн хамаатай. Манай салбарын онцлог нь бол мэдээж өөрөө тусгай зөвшөөрлөлтөөр одоо зүрийн монопол эрхтэр үндэсч явдаг. Гэхдээ ер нь л бас зарчмд л адилхан. Бизнес хийх чөлөөтэй их боломжийг олгоод өгөөч. Тэгэх юм бол бид нэр ажиллаа хийн. Тэгээд нөгөө талаасаа бас хэлээд байгаа нь бол аливаа одоо жишээлбэл гадаад үе нүү дотоод үе нүү хөрөнгө оруулалт хийгдсэн. Манайхан бол ингээд нэг хараад байдаг юм одоо жишээл гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд нэг орд дээр ч юм уу төсөл хийлээ. Эсвэл нэг газар аваад буудал барьлаа гэж бодоход гадныханд газараа зарчлаа, гадныханд ордоо өгчлөө гэдэг. Тэд тэр чинь барьсан байшингаа буудлаа одоо энэ Шангрила буудлаа үүрээд аваад явчихгүй шүү дээ. Энэ чинь Монголын хөрсөн дээр Монголд бол Монголын эдийн засгийн нэг хэсэг удаа үлдчихэж байгаа хөөхгүй. Тэрнтэй адилхан оюутлууд дээр ингээ хөрөнгө оруулалт хийчлээ. Рио Тинто тэр уурхаагаа ачаад аваад явчих чадахгүй шүү дээ. Энэ чил үйл ажиллагааг бол энэ чил Монгол хүмүүс ажилтдаг, Монгол компаниуд ажилтдаг, Монгол төр татвар аав тийм үү. Тэгэхээр бол ерөөсөө Монголын хил дотор байгаа энэ бүх юм Монголын хил гэж харж сурах хэрэгтэй байхгүй. Түүнээс бид нар ингээд энэ Эрдэнэ туяагийн энэ Батцангалын энэ тэрнийх энэ тэгнийх гэж нөгөө илүү хараад идэг. Эцсийн дүндээ энэ бол Монголын баялаг байхгүй. Тэр нь төрийн байна уу, хувийн хвшлэх байна уу, гадаад байна уу, дотоодын хөрөнгө оруулалт байна уу, Монголын нутаг дэвсгэр дээр явуулж байгаа аж ахуй нэгж Монголын одоо нутаг дэвсгэртэй бизнес хэрэглэж байгаа хүн бол одоо үнэхээр Монголын төлөө ажиллаж байна, Монголын төлөө баялаг бүтээж чинь гэж харж сурах хэрэгтэй. Яг үнэ. За тэгэхээр мэдээж шийдлүүд бол байгаа. Тэгээ шийдвэрүүдийг бол хүлээж байгаа. Тэгээд бас уулархаан 7 хоногор ч энэ саяны бидний ярилцсан асуудлуудаар нэлээд олон хилцүүлгүүд ингээд өрнөд явна гэж ойлгож байгаа. За мэдээж ассоциац одоо олон улсын нөгөө ESG стандартыг бас аваад баггүй хугацаад 1 жил болж байна тий. Одоо өнгөрсөн жилийн Mining Week-ийн үеэр бас аль бисны гэрээгээ зурж исэн. Тэгэхээр энэ стандартыг бид нар бас авчирснараа манай салбарт бас ямар одоо эерэг үр өгөөж те гарч ирнэ гэж таарж байгаа бай. Тэгээ эхний шат нь бол мэдээж ассоциацийн хувьд бол Монголын уулуурхайн үндэсний ассоциацийн хувьд бол хариуцлагатай уулуурхайн кодекс дотооддоо боловсруулсан шүү дээ. Тэр ажлыг өөрөө ч гэсэн манлайлалд явсан. Гэхдээ ер нь бол бас саяны ярьдагтай адилхан хөрөнгө оруулалтын татах
хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ салбарын компаниуд маань өөрсдөө нийгмийнхаа зөвшөөрлийг авсан байх шаардлагатай, орон нутгийн болон төр засагтайгаа ойлголцох хэрэгтэй, өөрөө ботроо ойлголцох хэрэгтэй, хөрөнгө оруулагчтайгаа ойлголцох хэрэгтэй, ажилтнуудаагаа ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр ингээ олон талд харилцааг ингээ зохицуулж байгаа. Хариуцлагатай уулуурхааг ярих дээр хүмүүс яг их хөвчлэн мэдээж одоо байгаль орчин тий. За нөгөө талаас бол орон нутгтай харилцаж байгаа байдлыг хараад байдаг. Гэхдээ энэ бол өөрөөсөө нэлийн цар өргөн баггүй. Тэгэхээр энэ стандартуудыг тэтгэргүй одоо бас олон улсын жишгт одоо хөгжүүлээд явж байгаа түрүүний дурддаг Австрали юм уу, Канада юм уу гэх мэт одоо жишг орнууд байна. Тэгэхээр энэ барууны болон дэвшилтэд өрнийн одоо стандартуудыг ингээд нэвтрүүлээд явах нь бас зүг байж магадгүй. Эдэг бодлоор бол бид нэр хэд хэдэн удаа Канадын уулуурхай асоциацтай уулзаж ярьж ирсэн. Тэгээд Канадын уулуурхай стандартыг яагаад нэвтрүүлж байна гэхээр ерөнхийдөө Монголыг оруулаад Канадаас гадна 13 улс байдаг баха. Ерөнхийдөө энэ одоо нэгдээд орцсон. Цаашдад бол хөгжлийг яаж харж байгаа гэхээр энэ Канадын уулуурхай буюу Towards Sustainable Mining TSM стандартыг ерөнхийдөө дэлхийн бүх одоо уулуурхай компаниуд харилцан хүлээн зөвшөөрөөд нэгдсэн олон улсын стандарт болгоё гэсэн TSM ерөнхийдөө тийшээ явах магадлал өндөр байгаа гэж хардаг утнаас бид нар бол өнгөрсөн жил уулуурхай 7 хоногийн үеэр бол Канадын ассоциацтай гэрээ зураад ерөнхийдөө энийг Монголд нутагшуулах одоо бас хамтарч ажиллах нэг байгууллага нь болоод явсан. Тэгээ энэ ажлынхаа өрөөнд одоо бас бэлтгэл жил ажиллаж явж байгаа компаниудад танилцуулах юм явж байгаа. Энэ дээр бол манай уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөөр бас манлайлал үзүүлээд TSM стандартыг нэвтрүүлэх ажлыг бас эхлүүлээд явж байгаа. Ямдан захирал болон хамт олонд үнэхээр баярлалаа гэж хэлэх хэрэгтэй баг. Ассоциацтайгаа хамтраад энийг хийгээд явж байгаа. За Energy Resources компанийн хувьд бол бас анхдагч нь болоод Канадын уулуурхай ассоциацийн хөндлөнгийн аудитор даваад энэ TSM стандартыг бас нэвтрүүлээд анхдагч болоод ажиллаад явж байгаа. Тэгэхээр бол салбарын маань одоо манлаа болсон топ компаниуд маань энд бол нэгдэд ороод явна гэж би бол найдаж байна. Тэгвэл бас нөгөө төрөөгөө хөлтөд төмөр үлгий гэдэг шиг мэдээж одоо том цар өрөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь олон улсын стандартад хэмжээнд үйл ажиллагаагаа явуулъя. Харьцангуй дөнгөж эхэлж байгаа эсвэл бага хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь бол Монголынхаа уулуурхай ассоциацийн дотоодын кодексээ хэрэгжүүлээд явъя гэдэг зарчим дээр бид нар ажиллаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нөгөө тирд нь таарсан шаардлагыг тавья. Тийм үү? Одоо юу гэдгийг 3 дугаар ангийн хүүхдээс интеграл бод гэдэг нэхэд утгахгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө хөгжлийнхаа шатанд явж байгаа компанийн юутаа нь уялдуулж бас ингэж энийг бол харах шаардлагатай. Тэгээ энийг бол манай компаниудаас ойлгоод бас олон компани ерөнхийдөө хариуцлагатай уулуурхай кодекс ассоциацтайгаа нэгдэж байгаа. Тэгээ яам ч гэсэн бодлогын өрөөнд энийг бол дэмжиж явж байгаад бас баяртай байна. За тэгэхээр мэдээж уг стандартууд бол энэ салбарын одоо оролцогч талуудтай бас харилцааны хэмжээг тодорхойлох те салбарыг бас дараагийн түвшинд гаргах яг нэгдсэн нэг ойлголттой болох нэг хэлээр ярихад бол ялангуяа одоо нөгөө засаглал ялгаатай те төрийн өмч төвийн хвшил олон улсын хөрөнгө оруулалт гэдэг энэ компаниудад бас нэг засаглалын ялгаатай байдлыг нь арилгах те яг олон улсын хэлээр одоо түрүүний таны ярьдгаар ингээд маш олон чиглэлд төгссөн байгаа байхгүй уулуурхай салбар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд одоо гадаад харилцаа тий хөрөнгө оруулалт татж जैन эргээд гадаад худалдаа тэгэл буцаагаад бараа бүтээгдэхүүн импорт гэл тий. Тэгэхээр энэ бүгд дээр бас яг олон одоо ялгаатай байдал байсныг одоо бол олон улсын хэлээр бид нар энэ бизнесийг хийхээс өөр сонголтгүй болсон учраас энэ стандарт манаас нэлээд ахиц авчих байхаа гэж бол найдаж байгаа. Тэгээд мэдээж одоо уулуурхай 7 хоногт спонсороор оролцож байгаа компаниудаас талархал илэрхийлье. Ассоциацийн үйл ажиллагааг одоо өргөлж дэмжиж энэ салбарын одоо цаашдын хөгжил доктортой байдалтай нийтлэг эрх ашгаа харж зөвхөн одоо уулуурхай салбар гэхгүй яг сая таны хэлдгээр нийтлэг эдийн засгийн одоо тий улс орныхоо эдийн засгийн одоо эрх ашгийг харж энэ тэргүүнд тавьж ажиллаж байгаа та бүхэнд бас маш их талархлаа. Тэгээд уулуурхай 7 хоногоор бас бид нар бодиттой ажил хэрэг болоход бол энэ спонсоруудын үүрэг оролцоо бол маш өндөр байдаг. Тэгээд бүх компаниудаас хамтран ажиллаж байгаа байгууллагууд компаниудаас бүгдд нь ассоциацийн өмнөөс бас талархал илэрхийлж байна. Тэгээд уулуурхай 7 хоногоор эргээд уулзъя. Тэнийг өнөөдөр хэлсэн баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.